Засгийн газраас оюутлогын гэрээг сайжруулж, Монголын талын үр өгөөжийг 53% хүргэх зорилготойгоор Rio Tinto компанитай хилцээрийн ширээний ард суугаад байна. За энэ удаагийн хилцээрээр хөрөнгө оруулагчдын зээлийн хүүг бууруулах, менежментийн зардлыг бууруулж, ил тод болгох, мөн Онтрголдын лицензийн хувь эзэмшлийг тохирох 3 үндсэн сэдвээр үргэлжлэхээр болсон байна. За Монгол улсын зээлжих зэрэглэл сайжирсан учраас хөрөнгө оруулагчдын зээлийн хүүг зоривтой төвшөнд бууруулах боломжтой гэж үзэж байна. Оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ёстой гэж 16 жил ярьсан. Тэгвэл энэхүү хилцээрээр оюутлогын ордоос Монгол улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлж чадах эсэх нь шийдэгдэнэ. Тодорхойлох юм бол оюутлогын ордод хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид жилийн 11% хүүгийн ашигыг хүртэж байдаг байна. Гэтэл энэхүү хүүгийн төлбөрлөхөд өдөр сараар өссөөр 5 жилийн дараа гэхэд оюутлогын үндсэн үр төлбөрөөс өндөр хэмжээнд хүрэхээр байгаа юм а. За харин Монгол улсын зээлжих зэрэглэл сайжирч оюутлогын ордын эрсдэл буурсан учраас зээлийн хүүгийн нөхцөлийг огцон бууруулж чадна гэсэн хүлээлттэй байна. Ер нь ингэж л болох хэрэгтэй. Анхны яг хөрөнгө оруулалтын суурь гэрэн дээр одоо Монголын талын өгөөж бол 53% дээр байх хэрэгтэй. 53% байх ёстой. За гэтэл одоо бод тооцоолол дээр бол энд хүрэхгүй болжээ. Хүрэхгүй болсон байна. За тийм учраас одоо буцаагаад 53 дээр аваачихын төлөө одоо энэ чинь зөвхөн хүүнээс шалтгаалсан асуудал биш. Хүү байна. Одоо менежментийн гэрээний асуудлууд байна. За мөн бусад одоо олон зардлууд байна. Тийм ээ. За тийм учраас олон энэ параметруудыг амжилттай хөдөлгөсний одоо үр дүнд Монголын талын өгөөжийг 53 дээр хүргэхийг одоо ингэ зорж ажиллана гэсэн. Зөвхөн хүчингү болсон Дубайн гэрээний нөхцлөөр менежментийн зардал 1.5 тэрбум долларыг олгосон байдаг. Тэгвэл энэ удаагийн хилцээрээр дээрх менежментийн зардлыг бууруулж олон улсын түвшинд нийцүүлэх шаардлага тавих юм байна. За үүний зэрэгцээ засаглалын түвшинд Монгол улсыг төлөөлөн удирдах зөвлөлтөнд төлөөлж байгаа 3 гишүүн тодорхой хэлслүүдээр хориг тавьдаг эрхийг гэрээнд тусгуулахаар зорж байгаа юм байна. Одоо бас чөлөөд одоо энэ төлөөлөл өдөрт зөвлөлийн гишүүнтэй болох тухай асуудал байна. Дээрээс нь мэдээлэл ил тод болох тухай асуудал байна. 3 дугаарт Монголын талын төлөөлөл энэ Ороногийн одоо гэрэн дээр байдаг шиг нөгөө нэг шууд одоо хориг тавих эрхтэй болох тухай асуудал байна гэдэг. Өөрөлдвөл компани засаглалын одоо төлөөлөл өдөрт зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын засаглалтай холбоотой асуудал яригдах ёстой. Мөн бас одоо саяхан энэ одоо оюутлогоо дээр худалдаа авах ажиллагаан дээр нь хүртэл одоо хулгай зэлгийн асуудал яригдлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бас дахиад засаглалын асуудал, ил тод байдлын тухай асуудал. Тэгэхээр энэ асуудлуудыг сайжруулах тухай гэсэн ийм 3 хүрээнд бид ярина. За оюутлогын ордтой холбоотой дээрх сандуудаар хилцээр хийж дуусны дараа Онтрголдын лицензийн асуудлыг авч хилцэхээр болжээ. Ямар ч тач энэхүү хилцээрийг ондоо багтаан эхлүүлсэн учраас цаг хугацааны хувьд тулгамдах зүйл байхгүй гэж үзэж байна.